Хай, сайн уу? Шах. Ингэж дэмэрдгээл болчих төхөө гяруудаа гэж. За тэгэхээр Манчкан хамгийн сүүлд Орсын мафийн тухай бичлэгийг тэртэх 9-р сарын хөхөгчөн бияч бэлэгт сайн бэлгийн ажил хийхэд сайн өдөр апплауд хийсэн байдаг юм аа. За орог тэр хооронд цэрэгт яваад дараа нь авгаа хүүхдтэй болоод хүүхд нь авгаа аваад хүүгийнхээ авсан авгаатай жомбогдож жоод авгаагаас нь гонороо авахаар асар урт хугацаа өнгөрчээ. Төдийгөөс өдий хүртэл Моанд Midnight-ийн сэтгэлээ шингэж хийсэн бичлэгүүдийг маань насаараа шахаа үлээсэн та хэдтэй баярлаа. Та нар шүү 10 үрд гэдэг шиг. За солиорох гэж яах. Ийхүү хүлээсэн яг үнийг хэлэхэд тэр хугацаанд өөр шин юм яг юу хийх вэ гэж бодсороо байгаад ганц дуртай зүйлээрээ зүгээр л сайхан найзуудтайгаа ганц хоёр шанаа пиво өнтер уусан шигээ үдсэн киноныхаа талаар хараал өрөөлөө асгаруулж та хэдтэйг мулт өсөрж пампахийн сайхан сууя гэж бодлоо. Тэгээ ямар шүү кинонууд байх вэ гэхлээр зөвхөн бодит амьдралаа сэдвлэж бүтээгдсэн кинонуудыг чигтэж аваад хайр найргүй бавх болно. Ингээд та хэд минь Midnight Zoo-гийн шин цус болох кино бавалцааныг зоогол. Кино бавалцааны хамгийн ихний дугаараар War Dogs дайны нохот киног бавх болно. Энэхүү киног анх 2016 онд Todd Phillips найруулж Jonah Hills, Miles Teller нар гол дүрдэн тоглож $50 сая төсвөр бүтэж бокс оффисоос нийтдээ зарайчдээ ингээд дэвтүх юм яриад ихлээр та нар заашаа гэж яваад өгөхөөсөн баг тий. Ингээд үнцэн ажилдаа орё. За энэ киноны гол үйл явдал дөнгөж 19 настай хоёр цабан яаж яваад олон улсын зэвсгийн наймаачин болж бүр давраад Америкийн нэгдсэн улсын Пентагоны маш том тендерийн ажил чалгарсан талаарх өгүүлэх болно. Гол дүрийн хоёрын нэрийг одооноос сайхан товчлоод явчих гэж бодож байна. Жинхэнэ хамаг бодлооны эзэн болох энэ гар бол Ephraim Deverly. Мань нэрийг одооноос ээгээд явчих. Нөгөөх нь хорхоод чоргүй энэ залуу болох David Backus буюу массажист гэд явчихна. Манай массажист залуугийн толгоонд нэг өдөр ер нь ста барын сүл явснаас батхны идэд толгоо болно гэсэн шал балаа бодлосоо болоод баахан хэрэггүй орны давуу хөгшчүүдэд зарж битүү ашиг хийн гэж тэнэгтээд өөрөөсөө хүртэл харамлан байж олсон хідэн цаасаараа гэрээр нэг хуушур гамбар хайрцсан юм шиг хиншүү өнөртөл битүү шатаж гап үсрээд одоо яана ста порно кинон тоглож бодолыг ихлээр жижигэн жомбохтой байдаг. Саран даваа анегийн лекцэн дээр дөрвчөрөө даллыг ихлээр Монгол руу явах зардлын мөнгөгүй байдаг гэд балаа юм бодсон шигээ бүсрээ царилцсан явж исэн чинь 10 жилдээ хамт цаагдаг байсан ганц хамт нь таарад үүшээ өгөө Манчкан нэг дажгүй бизнес хийж байгаа штэ итгэл даачгаар хамтрах хэрэгтэй байна. Одоо л эхлэмээр байна. Хоёул цуг гусилдаа энтер гэд ивэч чи одоо гэр бүлтэй болцсон авгаа өөхөд памперс мөнгө гэд бүүн зумлан байгаа штэ. Иш чаастаа чиний массаж энтер гэж өгсөн нохоо оцгор гэсэн чинь өнөөх нь бас тэрхэн дэндээ тэгж ярил би чи мэрэгжлийн сертификаттай нэртэй төртөө массажист хүн шүү гэж энтер. Ингээд манай хоёр харилцан тохиролцож за гүмаа нэг өсөндөө эги Моандынхаа толгойг 180 градус эргүүлж өөрийнхөө массажист болгосноор хамаг бүтлээ эхлэнэ. Эги бол тухайн үед дансандаа сая $1 энтер шаатсан тэгсэн мөртлөө гаднаас нь харахаар нэг л их бүлтүүлт үсэрсэн яриатай 19 настай цапаа харагдаад байдаг. Ингээ яалчгүй мань массажистэр цайны сүүчүү сэтэрхий зүүчүү ядаж хүний урманд толгой дээр ширхэг хялгасчгүй хухаа ац байсан болохоор муу андынхаа саналыг хүлээ авсан байд. Тухайн үед бол мань хоёрт ямар ч боловсрал энэ төрөө диплом энтер бол үнэндээ байгаагүй. Нөгөө талаас гадаад худалдаа татвар хууль эрх зүйн мэдлэгийн талаарх тийм өгөгдөлч байгаагүй. Ер нь мань хоёрт байгаагаас нь кeyboardных нь үсгэн харилцсан Pentium компьютер нэг ажлын өрөөл байсан. Харин тэр хоёр зөвхөн ээгийн өмнө хоримтлуулсан багсаг туршлага дээр л анх ажил үйлсийн гарааг эгэлсэн байдаг юм аа. За тэгээд мань хоёр өдрийн бараг 16-7 цаг шахуу ажил дээрээ байж адуу мал шиг зүтгэдэг байжээ.
Энэ олон цаг ажиллахад мэдээж л хүн юм чинь ядарн, нойр хүрэн, сүлдэн тэ. Харин галзуу баррын аманд гарраан хийхээс буцахгүй. Залуу насныхаа эрч хүчийг Гарапинанаас авч яана гэдэг шиг манай хоёр тэр их эрч хүчийг хар тамхинаас л авч байсан. Цаашлаад урт хугацаанд бүр хар тамхины хамааралтай болсон. Ер нь тэгээд би нэг л зүйлийг захидаг шүү та нарт. Хар тамхи. Энэ гачаа хогноос л холуур яваарай. Чи хар тамхиг сураад байгаа юм биш ээ. Харин эсэргээр хар тамхи чиний юугаар ч үнэлшгүй сайхан амьдралыг чинь хог сураад дууссан шүү. Тэрний оронд өглөөр тус гараа сайхан гүйч бүхэл бүтэн 24 цагаас өөртөө хэсгэн цаг гаргаад над хараал идсэн хар өгзөө хөдөлгөө дасгал энэ төр хийгээд би хаагаа баярлуулчих л та. Чамаас юу унах гээд байгаа юм? Гэхдээ нэг сайхан хөлс масаа цацаад өгөлдөө. За баасаа касе. Хөлсөө цацаад өг. Гэхдээ эн чинь залуу хүн байна да. Идэвхтэй амьдр. Гүйцээ. Хар тамхи гиснээс манай нэг хар багигаас өвс авдаг хэсэг байдаг. Энэ бас зөв хэсэг те. За тэр яг ер нь бол би киноны үйл явдал болоод бодит амьдрал хоёрыг хооронд нь базаад шасисын хэсгүүдийг л яриад явчих гэж бодож байна. Яг энэ киног хийх усан анхны сэтэл нь манай хоёрын тухай нэг нийтлэлийг найруулагч энэ киноны найруулагч уншаад ерөөсөө энэгээр нэг гоё кино хий гэсэн санаанд ёнк гэж шааж орж ирээд анх манай хоёр залуутай уулзаж мас үсгэсэн байна. Тухайн үед бол манай хоёрын харилцаа хоёр тишээ болцсон, хоёр солонгос шиг тус тустай байсан бөгөөд ерөнхий киноны зохиол болон кино багтай манай энэ халзан массажист хамтарч ажилласан байна. Мань нөхөрч бас өөрийнхөө амьдралын талаар яаж зүгээр ах уу хурган ном бичцээ тэр хүндээ. Тэгээд массажист залуу бол өөрийнхөө өнцгөөс киноны үйл явдлыг буулгуулсан гэж ойлгож болно. Манай массажист бол зөвхөн массаж хийгээ зогсохгүй бас урган ковердөө өнтер гитартаа дуулцдаг, дуулдаг сүм өнтертэй нэр хүндтэй, эхнэр хүүхэдтэй гэр бүлтэй Америкийн нэг дундаж давхаргийн ард түмнийхээ жишгээр л амьдарч байгаа залуу. Гэр бүлтэй гэснээс кинон дээр манерийн эхнэрийн дүр ямар ч гоё нүдтэй бичгээ олоо тоглуулчдیں۔ Бистакууд чи. За бүхэл бүтэн киног Печкаг ойлгоцсон тий. Киноны гол дүрийн залуугийн эхнэр яалтчгүй нөхөртөө гэлгарцсан Печка тий. Амьдрал дээр ч гэсэн бүр нэг хаанхын жалганаас ухаж гаргасан гэмээр göсрээ залуу амар гэлгар эхнэртэй байж идэг тий. Бас эсэргээрээ үнэн гэлгар залуу бас нэг сонин эхнэртэй байж ах жишээ нь амьдралаа гэж. За эргээд ярианд орё. Тэгтэл энэ Печкагийн хүн алан шүү. Гэхдээ нэрнгээс зихийсэн ногоонууд ийм өөлгөө харагдаг гэж мэдээгүй сохор явжээ. Нэр худлаач энэ Печкаг харахаар зүрх цусаар дүрчлээ хэвээр. За болий. Бас хадварч чадчих шүү. За энэ үйл явдлын гол дүр тархин гэж хэлж болох жинхэнэ зөвүүн гарвал тухайн үед ердөө 18-19-т батсан хаан банкны дансанда сая доллар энтертэй ам фигүр сайтай хөгжсөн санаатай буруу өссөн сүх шиг дандаа болохгүй юмыг сэдэж тэрүүгээр баггүй ашиг хийгээд мэдэрсэн тийм л хүн. Мань нөхрийн талаар бол Google-с яаж зур судлаад байхад ээгээс ер нь их юм гарах шинжтэй шүү. Хар багын л ойр хавийн найз нөхөд ах トゥ амраг садан гэд тэр бүхнийгээ хаяг хадрахаас сийхгүй бүр нэг ясны хулгаач дотуур хаймар нь хөгжсөн нэг тиймэрхүү бүлтгүүлч байгаа л явж идэг яваргүй залуучууд байдаг да. Тийм л таваар биш. Эгээ бол бизнесийнхаа өргөл үедээ хар тамхин донтож, баар саваар хисэж, айлгүй охтуудыг соронцдож, алцгар охтуудаар жонглоодож, ам фигүр сайтай мөнгөлөг, гөнглөг явжээ. Яг энэ үйл явдлыг харуулсан нэг хэсэг бол баарнд явжсэн нэг дажгүй Печкаг барьж яваад "Сайн уу юу байна да? Би олон улсын дэвсгийн 8-аач юм байна. Би чамд яг одоо $1000 өгье. Хоёулаа шууд миний эрхтний хөхрөөс эхлэе" гэж байгаа. Өнөө харгаш тэгсэн нөгөө Печкаг цаанаа бол дөргөөч иш байгаа маа. Айгүй илтгэр. Чи хин гэж новшин вэ гэж байгаа. Төдөө Монголд хорооллын баарны охтуудад ингэж хэлэх юм бол шууд өвгийн зөөрөөгөө толгой дээр тайгрын шил хаглаад карма авах нь сте. За эргээд ярианд орё. Хаяа дотор гадуур нь асгачих гад буу холоод талиж өгөх юм. Ойлгоорой. Угаасаа буу халж байгаа юм чи ер нь цэнзэргүй ухсан штэ. Яд. За манай хоёрын бизнесийг ингэж хөхүүлэн дэмжиж араас нь төлгөж өгсөн гол углуург нь тийм үү? Америкийн нэгдсэн улс Ирактай дайн зарлалтсантай холбоотой зардал нэрийдлэр буу зэвсэг, танк, онгоц, бензин тос бүр тамийн халуун Иракт барилгах цэргүүдийг сэрүүцүүлэх кондишн зэрэг асар их хэмжээний Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн хэдэн зуун тэрбум долларыг зарцуулж байлаа. Дайны хажуугаар дажин гिचээр бас л нэг төр чургуулсан шунлын микробууд төрөөс мөнгө хуссан бодлоо нийл болсон.
Үүнд бүр Америкийн нэгдсэн улсын нэгдүгээр хүн болох Жорж Буш хүртэл өөрийн холбоо хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендерийн олон сая доллароос гуссан байдаг юм аа. Тэгээ яг нөгөө хэд нь банцандаа шилэн данс манс гэж шаагаад шинэ ажилд эхлүүлчихлээ. Гэхдээ манайх шиг шилэн данстай болцсон гिचгээд шилэн хар тэнтэй хачин бодлооны мэгөөгүй бас чиж утгаар нь тендерийн энэ том бизнесийн зах зээлийн жолоогийн сул тавьсан бай. Яг энэ үеэс л эхлэн манай хоёрт боломж гарч цүм ёндордгийн байгаас. Ингээд Пентагоны eBay сайт ихтэй Зевсгийн 8-ны сайтыг өдөр шөнөгүй ухаж жагаад Иракийн дайнд баахан гарбуу нийлүүлэх тендер шаагаад анхны том мөнгөө босгож байжээ. Энэ үйл явдлыг харуулсанд бас нэг гоё хэсэг байдаг. Үхтийн гурвалжингаар бензиндээ гарасан өлөө араб стагаас улж талибуудад нохолдны даван дээр Америкийн зөргөд гарч ирдэг хэсэг байдаг дээ. Баг байхад өөр байрны боорч юм зурнаа гэсэн харьгаа гаруудад улаан газуу хөөгдөж жагаад урдаас байрны ахнаар гарч ирж ам аврахад яг нэг иймэрхүү зөвсгөөрсөн омогшил төрдөг байлаа гэж гиснээс нэрээ. Энэ омогшил гэдэг үг чинь өвөр монголоор галзуурах, солиорох гэсэн утгатай юм байл ш. Манайхан тэгсэн тэрийг нь Монгол омогшил гээд бөмбөрцгөөр нэг цөм цөм аваад авахар цаадуулч бас манайс гайхдаг бах тий. За тэгээд мань хоёр жижиг мужиг засгийн газрын ажлуудыг авч жагаад нэг нартай өдөр 300 сая долларын буюу манай мөнгөөр 800 гаруй тэрбумын асар том тендер зарлагдсныг харснаас хойш энэ бүх хар өдрүүд эхэлнэ. Мань хоёрт яг үнэндээ ийм том тендерийн нийлүүлэлт хийж байсан туршлага болоод компанийн засаглалч тийм хэмжээнд хүрэхээр санхүүгийн бүртгэл байсан. Ингээд л ботошоптож янзалж гарноо. Тэгээ баахан бодлооны юм шагаад материалаа чүүэ бүрдүүлж өгөөд хамгийн амар нь нөгөө тэнгэрийн тендертэй шалгараа шаачдаг нь амар шаацсан. Нэг нь 22-тэй, нөгөөх нь 19-тэй хоёр батсан. Нэг жижигхэн өрөөнөөсөө ноутбукны эндэр товч дараад л тендерт ялах жишээ нь. Одоо энийг л Америк мөрөөдлгээд байгаа юм штэ. Тэ харин манад бол тендер танил талгүй бол түүн мэн шүү дээ. Иймэрхүү төрөөс амралтай тендерийн ажил бол хамгийн урам хонгуулсан бизнес гэж хэлж болно. Хахуул танил тал байхгүй бол чинд үгсэн хацаа хийж яваа гэдэг шиг. За тэр жохоо. Мань хоёр том тендер чалгараад өстэй толгоноос их ажил ундарнаа. Өнөө авсан тендерээ яах вэ ийхүүгээд яаж тэр олон сая шиг сум энтрийг хаанаас хямдхан олох вэ гэд яваад явжгаад нэг ахуудад таарсан байт. Энэ киноны бас нэг зөвүүн дүр бол Брэдли Куперийн тоглосон Хенри Жеральд гэдэг жинхэнэ Зевсгийн 8-ны ах бол тэр ах. Ах бол хоёр дүүгийн аманд өрчөөсөн юм а чихэж өхөөлсөн бүр амар санаа нөгжсөн өгшин байна гэж хэлж болно. Энэ кинонд гардаг ах Оросын зартай Зевсгийн 8 чин Виктор Бутыг төлөөлөж хийсэн юм шиг байна. Виктор Бут бол дэлхий дээр болсон бүх дайн тулааныг Зевсэг сумаар хангаж байсан энэ төрлийн бизнесийн загалмайсан эцэг гэж хэлж болно. Ах бол хоёр бацааныг хөнгөн тархитаад 1960-аад онд үйлдвэрлэгдсэн баахан хужааг өлгсөн шахаад битүү ашиг хийсэн байна. Харин яг энэ үйл явдлаас эхлээд л асуудал хяналтаас гарч мань хоёр өөрсдөө шоронгийн хаалга татгад хүргэх алхмаа хийнэ. Эцэст нь шунал ихтүүл шуугийн болон гिचээр энэ хамаг бодлооны эзэн ээгийн шунлаас л болж бүхэл бүтэн 300 сая долларын гэрээг 100 мянгаар аварч чадсан албаа нөхрийн цалинг өгөхгүй гизэг ороож тооцоог нь мөржээ. Албаа нөхөр гиснээс нэрээ яг бодит үйл явдал нь Румын улсад болсон байдаг юм байна. За тэгээд нөгөө ээгийн чинь бүр болоогүй. Үхэж үлдсэн ганц андыгаа үгийн зөрөөгөө тонгороод төвч мөнгөгүй дил паяа шаачтیں۔ Гэхдээ яг муу андтай жалгаруугаа шилжүүлсэн манай массажист залуу үхтэй өхөр буугаа тавьж шууд сүрсэн базаа хийгээд засгийн газарт далан бочгоогоо дэлгэснээр манер гэрээ хороонд хоригдохоор болж харин ээги 4 жилийн ял авч дууссандаа хөрхий. Нэр энэ ээги бол үнэн гандан буурахгүй. Шоронд байхдаа хүртэл бохир ажиллаа явуулж байсан бөгөөд энэндээ бүр аавыгаа оролцуулж байсан заяа. Шоронгийн хуцаар аавргуу тэгж ярьж байгаа. Та ч одоо миний аа биштэй яахлаар хүүхдүүшээ долоон дээр эргүү юм бэ гэж ирээд аавыгаа толгой төрөөгөө загнаа шаачин заяа. Ээги бас яа зүгээр явах шоронд байх өөрийнхөө амьдралаас сэдвс ном битсээ хөрхий. Нэг гартаа хамдарч битсэн юм шиг. Тэгсэн бас л нөгөө хамдарсан гараагаа шүүгд өгч энэ төр бүр болоогүй заяа. Энэ War Dog гэдэг энэ кино хийсэн багинараас бас мөнгө салгачих санаатай бас л шүүгдэд амжилт олоогүй байдаг. Бүр нэг зүг зүгээр байж байгаад хүнээс юм салгачих санаатай паразит лалаар байгааз. Манер бол шоронгоос гарч ирээд бас нэг найз өсгөө өндөртэй болсон юм шиг байна. Тэгсэн нөгөө бичгоогоо мөнхийн дарамтлагдаг байж л. Нөгөөх нь тэгээд боллоо би чамаас саллаа энэ төр гэсэн чинь манай хүн яг сурсан зангаараа нөгөө хүүхнээ 70 давхар тавиачаад амьдаар нэ булах гэж болж айлгаж энэ төр. Нөгөө бичгэн сүүлд нь манерыг шүүгд өргөл өгчихгүй хайчих. Тэгсэн дараагаар нь өргөлөө буцааж яваад хайцсан мэддэхгүй алга болоо шаацсан гэсэн. Бодвол цаад ээгийн хэстэж учрыг нь олоо эцэст нь хэлэхэд энэ кино бол Зевсгийн 8 хар тамхи зэрэг
Тиймэрхүү хар бараан ертөнцийг их хөнгөн яг л Софи Ултра шиг хүүн зөөлнөр харуулсан инээдтэй, өгөөтэй бас нэг юм бодох юм чулуудсан дажгүй үедтэй кино санагдсан. Кинонд гарч буй үйл явдал нь дундаж дагваргын энгийнийг амьдралд ойрхон нэрэл цалингаас цалингийн хооронд сапирч явж байгаад гинтгэн л том өнгөрөө өсрөөд орчмоор юм шиг юугүй байжал G класстай 4 замаар усгал сүж шаагаад замын цагдаа мөргөж тогломоор юм шиг те. Үзэж байгаа хүн болгоны дотор байдаг тэр нэг адын бодлыг гжигдсэн үйл явдлуудыг тусгасан дажгүй кино л гэж хэлээ дээ. Энэхүү Midnight Zug нь хэдийнэ 30-аад бичлэгийг хийж оруулсан байна. Энэ хугацаанд хамт байсан та хэдтэй баярлалаа. Баярлалаа. Амар топлис чачуу гайг байгаа. Тэгээ юу вэ гэхээр дараагийн бичлэгтээ зориулаад та хэдтэйгээ илүү ойр байх үднэс манайсаа юу л асууж мэдмээр байна. Тэр бүх асуусан асуултанд чинь чадан ядаа хариулах болно. Ингээд асуултуудаа комент хэсэгт бөгнүүлээрэй. Кино баалцсан нэг энд хүрээд дууслаа. Марцснаас нэрээ надад энэ киноны төгсгөлийн дуу их таалагдсан. Бас яа зүгээр ах уу бичлэгийн төгсгөлд оруулчих гэж бодож байна. Эргэн уулзтлаа түр баяртай. Симби.